хар бүр ингээ өөрөөсөө бүр үнэхээр кринжлдэг заяа. Тэр нь хүмүүс амар хөөрхөн юм бичдэг. Тэгээд хейт комент авахаар би бүр баярлдаг заяа. За сайн байцгаана уу, шинэхэн бичлэгтэй тавтай морил. За та маань гарчигнаас харж байгаах би YouTube-ээс анхныхаа цалингаасаа. Би яг нөө 8 сараас бичлэгээ анх хийж эхэлсэн байхгүй юу. Тэгээд одоо болохоор 1 сарын 21-нд би цалингаа авсан. Тэгэхээр ерөнхийдөө нэг 5 сарын хугацаанд тасралтгүй бичлэг хийсний дараа одоо яг үр шимээ хүртээ цалингаа авч ин гэсэн үг байхгүй юу. Тэгээд би угаасаа нөгөө хамгийн ихний бичлэг дээрээ хэлжсэн та үзсэн байж магадгүй үзээгүй байж магадгүй. Гэхдээ хэлжсэн би нөгөө нэг одоо Америкт ирээд тэгээд ер нь бол одоо ямар ч одоо нийгмийн харилцаа надад бол байхгүй, найз нөхөд байхгүй. Тэгээд хамгийн гол нь би нөгөө бас гэрээсээ ажилдаг, хүүхдээ харангаа гэрээсээ ажилдаг. Тэгэнгүүт ерөөсөө ингээд нөгөө гадуур гарах боломж бол олдохгүй. Ер нь хагасаа бүтсэндээ ядаж нэг дэлгүүр мэлгүүр гардаг, эсвэл нэг ийш тийшээ явдаг байхгүй юу. Ер нь бол машин байхгүй болохоор гадуур бас нэг ядаж өөрөө ганцаараа гараад дэлгүүр орёч гэж чаддгүй. Тэгээ угаасаа өдөр ажилтай. Тэгээд угаасаа хүүхдээ хараа байдаг болохоор ер нь бол надаа тийм гарах одоо нийгмийн харилцаанд орох ямар ч тийм ерөнхийдөө бол боломж байдгүй байхгүй юу. Би яг нэг гадуур гарахаараа л бас ингэж усанд орж нүрээ буддаг байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө гэртээ байгаад ангууд яг нэг гэр оронгүй хүн шиг царайтай бөбөө царайлаад ер нь бол ус мусанд орохгүй ингээд ер нь царай алдаад суугаад исэн. Тэгээ YouTube хийж эхэлснээс хойш болохоор ядаж те хөрхөн гарыгээд хөөрхөн YouTube дээрээс үзэгчтэй хүндлээд хөөрхөн гарыгээд гоё усанд ороод нүрээ будаад ядаж тийм гоёд ингээд зоригтой болоод ерөнхийдөө ингээд нэг тийм me timeтай болъё гэж бодоол ер нь бол анх YouTube эхлүүлсэн. Тэгээд бас давхар мөнгө олно гэдэг чинь маш гоё байгаа үстэй тий. Би тэгээд бас ингээд гэртээ ингээд ажил хийгээ сууж байхдаа ерөнхийдөө өөр хүмүүсийн влогийг байнга одоо зүгээр ингээд тоглоулаад орчдөг байхгүй юу? Үгүй тоглоулаад орчих ер нь үздэг байхгүй юу? Ажлаа хийж байгаа хажуугаар ингээд нэг надад ингээд хүмүүсийн влог үзгэр чинь нэг тийм гэртээ ганцаараа байгаа юм шиг биш ингээд нэг тийм хантай байд юм билээ ямар сонио. Би Монголд бол хизээж YouTube ордгоо заяа. Би угаасаа дууч сонсдгүй. Тэгээд YouTube ер нь бол ортгүй. Хүмүүсийн бичлэг бүр үзэж чадгаа ерөөсөө ингээд YouTube-ээс бүр ингээд хол ахгүй юу? Тэгээд энд ирээд яг нэг тийм нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа болохоор яг ингээд хүмүүсийн бичлэгийг үзээд ажиллаа хийгээд ингээд суухаар амар гоё нэг тийм хантай байдаг байхгүй юу. Тэгээд би яг бас хүмүүст өөрийгөө бас жоохон хантай болох гэж болоод. За тэгээд бас YouTube ингээд дахиад нэг хийсэн одоо шалтгаан нь болохоор ингээд би гэр бүлээсээ хол байгаа шүү дээ. Манай ээж наав энтерал ер нь бол Монголд байгаа. Тэгээд гэр бүлээсээ хол байнгын ингээд нөө холбоотой байгаад чадахгүй. Тэгээд ингээд YouTube бичлэг хийхээр миний бичлэгийг одоо тэндээс үзээд яг нэг тийм хамт байгаа юм шиг тэднэрт санагдсан гэх юм уу. Тэгээд тэгэнгүүт бас амар таалагдаад ер нь бол ингээд хүмүүс гадаад явчихаараа тэгэл ингээд Монгол байгаа хүмүүстэй ингээд ер нь жоохон холбоо, жоохон тасраад, нэг эсвэл жоохон хөндий болчдөг штеп. Тэгэнгүүт би энэс бичлэг хийж байгаа болохоор бас тэр маань ингээд тэ өөрийнхөө ингээд би бас байгаа шүү гэдээ өөрийгөө сануулдаг байгаа байхгүй юу. Тэр манаас айгу надад таалагдчихж байгаа. Тэгээд дараагийн бас нэг юм нь болохоор би ингээд хийсэн бичлэгүүдээ дараа нь ер нь бас олон жилийн дараа үзэн штеп. Тэгээд би ямар гоё залуу байсан бэ? Манай хүүхд ямар жоохон байсан бэ? Ингэж гоё амьдарч ийсэн байж тээ ийшээ явж ийсэн байж тээ гэд нэг гоё дурсамжаа ингээд хадгалж үлдчихин гэхээр надаас амар гоё байгаа байхгүй юу. Тэгээ манай хүү тэгэл олон жилийн дараа бас тийм ээж ямар хөөрхөн байсан бэ гээл тэгвэл бас гоё үстэй. Тийм ерөнхийдөө бол нэг иймэрхүү шалтгаанаас болоод YouTube дээр бичлэг хийх маань надаа өөртөө амар таалагдчихж байгаа. Тэгээ гоё юм ингээд дуртай юмаа хийгээд тэгээд мөнгө олно гэдэг чинь бас гоё юм байна. Одоо 8 сараас хойш ингээ хийсэн мөртлөө бүр хаасан 5 сарын дараа цалин авч ингэж байгаа штэ. Тэнгүүд нөө YouTube-д мөнгө хийж эхлэхийн тулд эхлээд заавал нөгөө нэг тийм шалгуур үзүүлэлтүүд хангасан байх хэрэгтэй юм байлээ. Тэр шалгуур үзүүлэлтүүд нь юу вэ гэхээр 4000 цаг бичлэгийн үзэлттэй байх. Тэгээд 1000 subscribersтай байх. Тэгээд YouTube-с мөнгө олохын тулд хаягаа баталгаажуулах хэрэгтэй. Тэр Google AdSense гэдэг юм асаах хэрэгтэй юм байлээ. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо
YouTube дээр бичлэгийн чинь дундуур ингээд нөгөө нэг ad реклам ер нь явуулаад тэгээд тэр рекламныхаа үзэлтийн тоогоос ол мөнгө олд юм байна гэж би ойлгоод байгаа. Хаяга баталгаажуулахын тулд болохоор Google-ээс ингээд нэг тийм юу явуулцдаг юм бэ л дээ. Нэг код явуулцдаг зав. Тэр кодыг Google AdSense гэдэг юм дээр хийгээд тэгээд ер нь хаяг нь баталгаажаад тэгээд бас яг мөнгө олох боломж нь одоо эхэлт юм лээ. YouTube-ээс мөнгө олоход болохоор payment minimum гэж байдаг. Одоо төлбөр төлөх хамгийн бага хэмжээ гэх юм уу? Тэр нь болохоор $100 байд юм бэлээ. Тэгэнгүүт одоо жишээ нь би 10 сард $50 олоо тэрийг данс руугаа татмаар байна штэ тий. Тэгэнгүүт ерөөсөө татаж чадахгүй гэсэн үг. Заавал $100-т ингээд хуримтлагдаа $100 хүрж ижил ингээд чиний одоо цалин буuna гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэгэнгүүт би бол уул нь 12 сард аль хэдийн 100 хүрсэн. Гэхдээ 1 сарын 21-нд цалин авч байгаа байхгүй. Өмнөх сарын одоо 31-ээр нь тасалбар болгоод дараа сарынх нь 21-ээс 26-ны хооронд бол YouTube-ийн одоо яг мөнгө орж ирд юм байлээ. Тэгээд би энэ дээр болохоор яг хэдэн төгрөг олсноо оруулчихъя. $135 яг дансандаа орж ирсэн. Гэхдээ энэ угаасаа их мөнгө бол биш. Тэгтээ ингээд зүгээр байж хаар ингээд өөрийнхөө дуртай юм хийгээд тэгээд бас хөөрхөн me timeтай байна гэдэг чинь бол надад амар гоё байгаа хгүй. Тэгснээс ингээд мөнгө олцсон. Би ер нь бол одоо энэ YouTube-ийнхаа мөнгөөр юу их вэ гэж би бодсон байхгүй юу. Яг хөө ингээд зүгээр байж байгаад нь хайшин. Тэгтээ зүгээр ер нь бол мөнгө олъё гэж одоо олоогүй ороод ирж байгаа мөнгө гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт би юу их вэ гэж бодсон юм. Тэгээ би амар гоё юм цагцсан байгаа заяо. Тэрийгээ би удахгүй та нартай YouTube-ийн бичлэгээр үзүүлнэ. Тэгээд үлдсэн мөнгөөрөө болохоор хувьцаа энэ төр аваад арчт юм бол гэж бодчихин одоогийн байдлаар. За тэгээд бас би нөгөө нэг од болын молын одоо мөнгө олъё гэж бичлэг хийгээгүй гэсэн мөртлөө би бас ингээд хүмүүс юу гэж биччихв одоо хэдэн хүн үзсэн байна гэдгийг байнга өдөр алга орж хардаг заяо. Тэгэл ерөнхийдөө миний бичлэг нэг 1000-аас доош үзэлттэй байвал би яг одоо ингээд ямар нэг юм дээр алдаад байгаа юм байна гэж боддог байхгүй юу. Нөгөө YouTube дээр оронгууд нөгөө нэг thumbnail гээд ингээд нөгөө нэг постэр зураг байдаг штэ тий. Тэгэнгүүт тэрийгээ одоо жишээ нь айгүй нэг тийм буруу зураг мөрөг оруулаад ч юм хүний анхаарал татахгүй нэг буруу хийгээд байна гэж боддtiin. Ер нь яг тэрнээсээ баг болд юм шиг надад бол санагдсан. Эсвэл гарчгаа ч юм уу нэг тийм хүний анхаарал татгаар хийхгүй болохоор ер нь үзэлт нь айгүй бага байд юм шиг санагдсан. Тэгээл бас энэ бичлэгнээс хэдэн төгрөг орсон байна гэдгийг бас харчиж болдог. Би та нар жишээ олоход энэ дээр ингээд оруулчихъя. Тэгээ хүмүүсийн комментиг харахаар бас амар урам авдаг заяа. Тэгээл ихнэр хөөрхөн шүү гэл гэл амар хөөрхөн ер нь хүмүүс амар хөөрхөн юм бичдэг. Тэгээд хейт коммент авахаар би бүр баярлдаг заяа. Тэгээ би баг анхныхаа хейт коммент авлаа гэж өстө нөхртөө тэгж хэлж мэлдэг. Тэгээд ингээд хүмүүсээс нэг коммент бас нэг их орж ирэхгүй байхаар яагаад орж ирэхгүй байгаа юм бол би яг нүүн дээр алтчихв гэж боддог. Гэхдээ би өөрөө ч гэсэн ингээд хүмүүсийн бичлэг үзэхдээ хизээч хэний ч бичлэг дээр коммент бичдэг байхаа. Тэгээд за бас тэгээ зүгээр үзсэн ч гэсэн заавал коммент бичихгүй байж болно шүү дээ гэж бодсон. Нэг тиймэрхүү тэгээд бас жоохон айлгүй эхэлсэн ч юм уу. Нэг тиймэрхүү бичлэг авалаас хүмүүс нэг дуустал нь үздэггүй юм бэлээ. Ер нь зүгээр та нарт гэж хэлэхэд. Тэгтээ би яхав эхэндээ ингээд YouTube хийж байхдаа ингээл амар хичээгээл ингээд амар нэг тийм хичээж ярьж мараадсан байхгүй юу. Тэгсэн мэгсэн энэтрэг нэг тиймэрхүү нэг тийм natural биш ингээд нэг жоохон хичээгээд өг мүгээ ингээд айтайхан зүг хэлгээ айгу хичээж исэн. Тэгэхээр нэг надаа өөрт маань амар тухгүй байгаад исэн. Тэгээл байн дахиж эхлэн гэл амар ядаргаатай санагдаадсэн байхгүй юу. Тэгээд хамгийн ихний бичлэг дээр бас би бүр амар кринжлсэн өөрөөсөө заяа. Бүр амар кринжлээд би уулын ингээд Instagram дээр амар өөрийнхөө ингээд хамгийн турхаа гарсан зураг мургаа хийгээл хамгийн хөөрхөн гарсан зураг мургаа хийж байгаа штэ. Дандаа фильтртэй. Тэгээд тийгүүд одоо YouTube дээр ч ямар ч фильтр энтергүй зүгээр ингээд бичлэг хийгээд тэгээ камерны өөдөөс ингээ хараад ингээ тэрийгээ дараа нь өөрөө ингээ эвлүүлж байхдаа харахаар бүр ингээ өөрөөсөө бүр үнэхээр кринжлдэг заяа. Тэгээл кринжлдэг байсан. Одоо тэгээд ингээ ясараа бүр дасцсан уу бүр сая сүлд хуйлж байгаа бичлэг энтрээ хүртэл нөгөө хүүгийнхэн төрсөн өдрөөр хуйлж байгаа бичлэг энтрээ хүртэл оруулсан гэсэн чинь манай
чи бүр яг жинхэнэ ютубер болж ийл гэдгээдсэн. Тэгээ ерөнхийдөө бол эхэндээ бол угаасаа ичтсэн билий. Дараагийн ингээ бичлэг хийгээд өөрийгөө ингээ харсаар байгаа дасчин. За би нэг иймэрхүү царайтай хүн юм байлгуудыг ингээ харсаар байгаа дасчтсан билий. Тэгээд бичлэг хийхэд хамгийн гол юм бас камер, тэгээд микрофон заяа. Би микрофон аваагүй байхдаа ингээд бичлэг амар хэцүү ингээд юм ингээд сонсогдохгүй байгаад исэн. Тэгээд яг микрофонтой болсноос хойш бол ингээд айгу гоё ингээд тод юмнууд маань сонсогдож байгаа нь бол яг надад мэддээд өөртөө яг бичлэгээ ингээд эвлүүлж байхдаа ингээд сонсохоор яадаг байхгүй. Яг одоо микрофонгүй ч юм уу тэгээ бичсэн бичлэгүүд бол нэг хүмүүс нэг үзэхгүй заяа. Би эхэндээ нөгөө нэг 4000 цаг үзэлтэй гүцээгээд мөнгө олдог болох гээд нөгөө шалгуурандаа хүрэх гээд бол амар тэр үзэлт тэр бичлэгийг яаж хийвэл ингээд хүн илүү үзэх юм бэ гэдэг юм аа бол ингээд бодож ингээд хараад байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн гол нь тэр шалгууртаа гэлс бас ингээ хурцмөр санагдаад ирсэн заяа. За би амар хоёр туйлтай юм ярьчлаа заяа. Амар нэг мөнгө олъё гэж бол хийгээгүй гэдгсэн. Тэр шалгууртаа хүрээд мөнгө олохын тулд амар хурдан юмнуудаа биелүүлэх гээд хүмүүс ямар үзэлттэй байна гэдгийг харна гэд. Тэгэхээр чи хашаал хоёр өөр туйлын юм ярьсан байгаа сте тий. Гэхдээ яах вэ? За ер нь бол яг цаад санаа нь бол ерөнхийдөө би нэг амар тоохгүй. Гэхдээ за нэг тиймэрхүү. Юу хэлэхээ мартцсан байна. Тэгээд одоо нөгөө 4000 цаг үзэлт тэгэнгүүтээ 1000 subscriberтай байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт 4000 цаг үзэлт бүр ингээд ерөнхийдөө бол дуусахгүй. Миний бичлэг чи одоо нэг 10 минутын бичлэг ерөнхийдөө бол хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ерөөсөө ингээд гүйж өгөхгүй заяа. Тэр нь болохгүй ингээд амар удаад исэн. Тэгэнгүүт маа нөхөр болохоор нөгөө хоёр имэйлтэй ахгүй. Нэг тийм хэрэггүй юм дэшилдэг имэйл, нэг өөрөх нь ашигладаг. Тэгэнгүүт хоёр ингээд имэйлээрээ ороод YouTube руу оронгуудаа хоёулангаар нь миний бичлэгийг ингээд үзээд цагийг гүйлгэж өгдөг заяа. Ингээд өдөржингөө гүйлгээ тавьчихдаг. Тэгээ манай ээж ер нь бас гэрийнхэн бол бүгдээрээ ингээд цагийг нь бол гүйлгэж өгсөн амар хөрхөн ингээд өдөржингөө зурт муртан дээр тавьчихдаг гэж байгаа байхгүй. Тэгээл маа нөхөр бас нөгөө хоёр хаягаараа ороод хоёулангаар нь юу бичдэг заяа, комент бичдэг. Би энэ дээр оруулчихсан. Нэг нь Амилофи гэдэг байгаа. Тэгээд комент бичдэг. Тэгвэл комментаас бичгээр ингээд одоо YouTube дээр ингээд дээшээ гарч ирээд одоо engagement нараа сайжирдаг л гэж үздэг юм билий. Тэгээд ер нь бол гэрийнхэн бас амар хөрхөн тэр цаг одоо мөнгө олоход нь ингээд айгүй нэмрүүлж өгсөн. Яг хэлэх гээд байгаа юм болохоор YouTube-ийн бичлэг хийж эхэлснээр ямар ч юм би me time-тай болоод ер нь бол стресстэй болсон. Гэртээ байгаадаа нэг тийм гониглаад тах юм байхгүй болсон. Тэгээд та хэд маань яг наа чи ингэ санаж байгаа бол бас бичлэг хийгээд үзээрэй. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.